байгаа Монголын томоохон компаниудын нэг болох одоо Max Group үүсгэн байгуулагдсны 20 жилийн өнөөдрөд тохиож байгаа. Max Group-ийн хувьд 1992 онд одоо 2 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж байсан. За одоо бол 30 орчим салбарт 2000 гаруй ажилтнтай ийм томоохон байгууллага болоод байгаа маа. Ингээд анхаарлаа хандуулнаа та бүхэн. Дээж бүхнээ тэнгэр дөрөвдөг бидний Монголын унган хөлгөн босоо төрдөг манай Монголын улсын далбаан босоо намэрдэг бидний Монголын өнөө цагийн хөгжлийн ачааг нуруундан өрөлдсөн яваа Max Group-ийн 20 жилийн ойн баярын мэндийг эрхэм зочид яа Шандас хурдан хөлгийнхээ хиймэр дор сүсгдэж санчигндан херуутай өвгдийнхөө сургаал дор ухаачсан морин дээлтэй монголчууд мохшгүй их зүтгэлтэй Максчууд та бүгдийнхээ энэ бэлэг цайн өдрийн түмэн амар амгалан айлтгахын ялдамд хийж бүтээх хөгжүүлж цэцгэлүүлэхийн эд хавыг үзүүлсэн түүхт 20 жилийн ойн баярын цогтой халуун мэндийг эрхэм зочид та бүхэндээ өөд нь өргөн дэвшүүлж байна. Үйлдвэрлэлийн үйлчилгээ олон улсын худалдаа, барилга, газар тариалан зэрэг маш олон салбарт хүчээр сорьсноор Max Group-ийн өдөр амжилттай өргөшилж өөрийн бизнесийн үйл ажиллагаагаар их орондон төдийгүй олон улсын хэмжээнд танигдах үеэс 90 компани болжээ. Ингээд 20 жилийн ойн хүндэтгэл ёслолын арга нээж эрхэм зочдынхон өмнө Max Group-ийн ерөнхий ноён Ганбаатар таныг микрофоны өмнө өргөж байна. Эрхэм хүндэт ноён татагтаа нараа эрхэм хүндэт улсын их хурлын дарга ноён их холдоо элэг нэгт ахын дүүсээ эрхэм хүндэт Максчуудаа та бүхэндээ Max Group-ийн үүсгэн байгуулагдсан их хөдөлмөр их бүтээн байгуулалтын 20 жилийн он баярын мэндийг дэвшүүлэн мэдчилж байна. Max Group нь 20 жилийн хөгжлийн түүхэн он жилүүдэд хэрэглэгч, үйлчлүүлэгч, хамтран ажиллагч, түншүүд Max Group-ийн ажилтнууд та бүхэнтэйгээ сэтгэл нэгэн зүг хамтдаа хөгжиж ирлээ. Юуны өмнө Max Group-ийн тулах баг нь болсон нийт 2000 гаруй сайхан сэтгэлд хөдөлмөрч Максчуудаа дахин талархснаа илэрхийлж байгааг нь хүлээн авна уу. Өдгөөгөөс 20 жилийн өмнө хоёр гишүүнтэй дөрвөн хуваараар эрхлэх аж ахуй байгуулагдчихсан цагаас өнөөдрийн өндөрлөгөөс харах юм бол 2000 гаруй ажиллагчтай 7-8 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа нь та бүхний дэмжлэгтэйгээр Монгол улсынхаа хөгжилд тодорхой хувь нэмрийг оруулж байгаадаа Максчууд бид бүхэн маш их баяртай байдаг.
мөн бидэнд итгэж урт хугацааны турш чин үнж сэтгэлээр хамтран ажилласан гадаад дотоодын түншүүд, харилцагч байгууллагууд иргэддээ бидний хөдөлмөр зүтгэлийг тухай бүрэн шударгаар үнэлж, дүгнж, урам зориг өгч байдаг төр засгийн байгууллагуудаа бидний үйлдвэрлэсэн төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээг сонгон хэрэгэлдэг найдвартай хэрэглэгч нартаа чин сэтгэлээсээ баярлж байна. Та бүхнийхээ итгэл сэтгэлийг хүндхэн үеийн үед үнж андчин байж бүтээгдэхүүн үйлчилгээгээ улам баяжуулан чанаржуулан хүргэх болно. Одоогоос 20 жилийн өмнө Монголын компаниуд өөрсдийн үйл ажиллагаагаа эхлэх төдий байсан бол өнөөдөр Монголынхоо эдийн засгийн 70% нуруундаа үүрч дэлхийн хэмжээний төслүүдээр ажиллах чадaltaй болон 90 цент хүрсэн бахархуу штэ. Үүний нэг илэрлэл нь Монгол улсын төрийн өндөр албан тушаалтан Макс Группийн хойд хүрэлцэн ирсэнд нь бас баяртай байна. Энэ Монголын төр хувийн хвшлийн уялдаа ойрч байгааг илэрхийлж байгаа хэрэг гэж үзэж байна. Би Монголыг монголчууд хөгжүүлнэ гэдэгт итгэл төгс байдаг. Тэр тусмаа томоохон компани үүрэг хариуцлага их гэдгийг ойлгож байна. Бидний хамтдаа эхийг бүтээж Монгол улс хайрт их орныхоо хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсаар байх болно гэдэгт энэ хүндэт эндэрээс та бүхэндээ илэрхийлж байна. Өнөөдөр та бүхнийг урин цуглуулж байгаа нь та бүхэндээ талархлаа илэрхийлж байгаагийн нэг хэлбэр мөнөө. Ингээд өнгөрсөн 20 жилийн түүхэн амжилтаа баттган дүгнж баяраа тэмдэглэж буй энэ мөчөд урт хугацааны туршид хамтдаа байсан гэр бүл, ойр дотны хүмүүс, найз нөхөд, эрхэм магсчууд, хамтран ажиллагч түншүүд, нийт хэрэглэгчтэй бүгдэнд нь талархснаа илэрхийлж дахин 20 жилийн он халуун баярын мэндийг өргөн дэвшүүлж байна. Та бүхний ажил үйлс аз хиймэр мөнхөд босоо авахыг хүсэн өрөөж байна. Баярлалаа. Баярлалаа. Макс Группийн 20 жилийн он хүндрэлийг арга хэмжээний их тайзнаа үндэсний дуучин эрдмийн чуулгын уран бүтээлчид уран бүтээлийнхээ дээжиг өргөн барихаар хөрөлдсөн ирсэн байна.
Аран мандах аялгууг дуулган их шиглүүлж урдын дууны айлмаар аялгуун төрлөг өргсөн Монгол түмэн юутай агуу вэ?